Арслангийн асценденттэй хүмүүсийн 7 дугаар сарыг ярилцгаая. За Арслангийн асцендентийг эрхшээгч нар нь одоогоор 12 дугаар хаваас болох Мэлхийн орд дээр зочилсан байгаа. За мөн 6 сарын өнгөрсөн 6 сарын 9-нд мөн адил таны 12 дугаар хавас руу Бархас Байдгарыг нүүж орж ирсэн. За Бархас Байдгарыг нь 1 жилийн хугацаанд нэг орд дээр байрладаг. Тэгэхээр таны 12 дугаар хавас дээр дараа жилийн 6 сар хүртэл байрлана гэсэн үг. За тэгэхээр одоогийн байдлаар за нар яг уу 1 сар л байрлана те. Гэтэ ерөнхийдөө бол 1 жилийн хугацаанд 12 дугаар хавасын сэдвүүд нь илүү их өргөжинд тэлэх боломжтой жил болж өрнөж байна. Ерөнхийдөө 12 дугаар хавасын сэдв нь 7 дугаар сарыг эзэгнэж байна. За 12 дугаар хавас нь даалтах умсар, нууц уйлах хэрэг, нууц зүйлс асцендентийн өмнөх буюу ард нь байдаг те өмнө нь байдаг тэр үл мэдэгдэх ойлгомжгүй тодорхойгүй тийм хавас учраас ер нь бол 7 дугаар сарын хугацаанд та ингээд өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй жоохон төрөгдөлд орох ч юм уу эсвэл таны хийхийг хүсэж байгаа зүйл чинь болж бүтэхгүй бас хэцүү байх ч юм уу те тэр нь таны сэтгэл зүйн асуудлаас болоод ч юм уу эсвэл таны биеийн байдлаас болоод ч юм уу ямар нэгэн байдлаар жоохон төрөгдсөн тодорхойгүй хэцүү ер нь chaotic маш их chaos мэдрэгдэх боломжтой сар юм. За ерөнхийдөө 7 сар гэлтэхгүй цааш 1 жил бас Бархас Байдгарыг таны 12 дугаар хаваас дээр ирсэн учраас энэ нь урт хугацааны нөлөөтэй гэж ойлгоорой. Гэтэ сайнаар хэрвээ харах юм бол энэ нь таны даалт ухамсарыг хөгжүүлэх эсвэл төсөөлөн бодох чадрыг нэмэгдүүлэх ямар нэгэн урлагийн үйл хэрэг хийх эсвэл бясалгал хийх ч юм уу те эсвэл зүгээр ямар нэгэн байдлаар зүгээр өдөр тутмын ажил хэрэгүүдээ чимээгүй хийгээд жоохон нуугдмал байдалтай, энерги гамсан байдалтай оршин байхыг бас хэлж болно. За 12 дугаар хавас нь бас даалт нууц enemy бас байж болдог. Тэгэхээр таны нууц дайсан гарч ирэх ч юм уу те. Гэтэ тэр нь ингээд ямар нэгэн нууц гэдэг нь аягүй сонир байхгүй юу? Одоо жишээлбэл миний эргэн тойронд дэглээ яасан нэнтэй хүн ингээд данснасаа мөнгө олцсон байгаа байхгүй юу? Тэгээд яг бодоод утсан тэр нь хин гэдэг мэддэхгүй тий? Яг хин авсан мэддэхгүй. Тэгэхээр яг 12 дугаар хавасын сэдв боос тий? Энэ яг нууц дайсан гарч ирсэн байгаа. Магадгүй 12 дугаар хаваас идэвхжсэн үед баг зэргийн энергийн дутагдaltaй хүмүүстэй харилцахад хэцүү санагдаж бас магадгүй. Тэр нь харилцааны асуудлыг бас үүсгэж юм магад. Ер нь 12 дугаар хаваас нь бас давхар бодит амьдралаас тусгаарлагдаж төсөөллийн ертөнцтэй амьдрахыг бас илтгэж болдог. Энэ нь ямар нэгэн зүйлд донтох ч юм уу те ямар нэгэн үлгэрийн баатарт донтох эсвэл ямар нэгэн сериал үзэх ч юм уу эсвэл зэрэг кино үзэж суугаад ах ч юм уу те тэр тухайн өөр ертөнцтэй амьдраад эсвэл ном зохиол унших эсвэл өөр тохиолдолд энэ нь арх тамхины хэрэглээ ч юм уу ямар нэгэн мансууруулах бодистой холбоотой донтолтоор бас илрэх боломжтой байдаг шүү. За тэгэхээр цаашдаа 1 жилийн хугацаанд энэ 7 сард бол Лио асценденттэй хүмүүс зүүд нойр анхаарах нь байна. Даалт ухамсартай төвлөрөх нь байна. Дотооддоо ажиллах тийм цаг үе болж эхэлж байна. Ер нь 12 дугаар хавс жоохон хэцүү байдаг. Энэ нь бас өвчин дагуулж болзошгүй. Тийм учраас биеийн эрүүл мэндэс анхааруул зохистой. Өөр тохиолдолд 12 дугаар хавас нь тусгаарлагдмал байдлыг илтгэдэг. Энэ нь эмнэлэг, шорон, эсвэл урлаг хийдэг артистийн студио ч юм уу те эсвэл зөв карантинд орох ч юм уу гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар хүн тусгаарлагдчихдаг. Ил гардаггүй. Эргэн тойрны хүмүүс нь түнд юу болоод байгааг мэддэггүй ч юм уу те тухайн хүн өөрөөс нь жоохон ганцаардл их мэдэрдэг хавасыг ер нь 12 гэдэг байгаа. Гэтэ миний хүргэж байгаа мэдээлэл жоохон муу мэдээ шиг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ нь хүн болгоны туулж өнгөрөөдөг зам нь л шүү те. Тэгээд дараа жилийн 6 сард Азийн гариг болох те Бархас Байдгарыг таны асцендент болох Лио дээр хурж ирнэ. Тэр үед бол танд асар их эрч хүч энерги өгнө.
өөрийгөө тэлж боловсруулж хөгжүүлэх ямар нэгэн хийх хүссэн зүйлийг хийх урам зориг барах сайд гарыг жилийн дараа өгнө. Тийм учраас тэр хүртэл өөрийгөө биелдээд чимээгүй тайван ямар нэг юм хийх гээд тэрэндээ бүтлгүүтээд хямраад байхаас илүү зөв өөрийгөө жоохон бэлтэж байгаа нууцлагдмал нар гарахын өмнөх харанхуй үе дээрээ байна гэж ойлгуулж зах хөстэй болов. Бас 12 дугаар хаваас нь хүнд туслах, золиослох гэдэг утга бас агуулж байдаг. Магадгүй та хэн нэгэнд туслах ч юм уу. Эсвэл өөр хүн танд туслах бас боломжтой байж болно. Гэхдээ эдгээр нь бас яг тусалж байгаа мó үгүй мó гэдэг нь бас мэддэхгүйгээр нууцаар өрнөж болно. Тэгэхээр маш олон төрлийн кармик харилцаанууд энэ хугацаанд өрнөх бас боломжтой байгаад ямар нэгэн байдлаар өгөж авах харилцаанууд магадгүй жоохон бүтлгүүтэлтэй илүү эсвэл та илүү харилцаанд илүү буулт хийж илүү авахаас илүү өгдөг тийм ролд үүрэг танд оногдох ч юм уу. Тиймэрхүү зүйлс болж бол магадгүй. Нэг ялангуяа ascendant таны ascendant-тай эсрэгцээд хумрахын орд дээр Плуто ирчихсэн байгаа. Тэгэхээр Плуто 2024 оноос хойш одоо цаашдын 40 жил таны 7 дугаар хавас дээр байрлаж байгаа. Тэгээд энэ жил нэг ялангуяа таны хосын харилцаа альва нэг харилцаанд бол маш их хэцүү, жоохон дарамттай, сорилттой ойлголцоход амаргүй жил болж өрнөж байж бас юм магадгүй. Гэтээр нь бол Плуто бол маш удаан хугацаанд 7 дугаар хавас дээр хамтын харилцааны хавас дээр байгаа учраас таны хосын харилцаа, түншлэл гих зэрэг асуудлууд дээр энэ 20 жилийн турш маш аажим удаанаар тийм том өөрчлөлтийг хийж эхэлсэн байгаа гэж ойлгоорой. За 7 сарын 22-наас нар Арслангийн орд руу нүүн. Тэгэхээр яг Арслангийн ордын хүмүүстэй төрөлхийн өөрийн мөн чанараараа аашлахад их тохиромжтой таны уйлрал эхэлж гин гэсэн үг. За энэ хугацаанд 7 сарын 22-наас хойш 1 сарын хугацаанд таны гадаад төрх болон бие бэлтрийн асуудлуудад эрчимж нь бусдад өөрийгөө харуулах ч юм уу те эсвэл бус хүмүүсийг одоо урайлан дуудаж удирдан зохион байгуулах үйл хэрэг хийх ч юм уу. Эсвэл магадгүй та гадаад төрхөндөө анхаарч таны гадаад төрх бусдад илүү нээлттэй болж эхэлж магадгүй. Өөр тохиолдолд та өөрийн бие бэлтэр болон эрүүл мэндэд анхааран тордож эхлэж бас магадгүй. 7 сарын 18-нд бууд гарыг Арслангийн орд дээр ретрогрейд хөдөлгөөнд орно. Одоогоор бууд гарыг мөн адил Арслангийн орд дээр ирсэн байгаа. Бууд гарыг Арслан дээр ирснээр Лео нарыг илүү хөдөлгөөнтэй болгож ойрын ойлголт гаргах ч юм уу эсвэл мэдээлэлтэй харьцах, маркетинг хийх, худалдаа наймаа хийх те эсвэл ойрын аялал хийх, өөр бус хүмүүстэй харилцаж мэдээлэл дамжуулах, эсвэл бичих цаасны ажил хийх ямар нэгэн зүйлсийг сурж эхлэх ч юм уу те ямар нэгэн чадварт суралцж эхлэх гэх мэтэр маш хөдөлгөөнтэй завгүй энергитэй болгосон байгаа. 5 сарын 18-наас хойш 3-7 хоногийн хугацаанд бууд гараг ретрогрейд хөдөлгөөнд байна. Энэ хугацаанд бол мэдээллийн тал дээр мэдээлэлтэй харьцахдаа маш болгоомжтой, ойрын аялалд гарахтаа мөн адил болгоомжтой байвал зохистой. Үйл ойлголцол үүсэх, бичих цаасны ажил хийж байгаа бол алдаа гаргах эрсдэл илүү ихээр нэмэгдэж байгаа учраас маш болгоомжтой хандаарай. Гэхдээ бууд арексыг бол нэг муугаар харахаас илүүтэйгээр таныг хөгжүүлж дараагийн шатанд шилжүүлэх гэж байгаа тийм сорилт мэтэр хүлээж авбал зохистой. Ер нь ихэвчлэн ямар нэгэн тогтвортой хэвийн нөхцөл байдалд өөрчлөлт болж эхлэх үед ямар нэгэн гарыг ухарж эхэлдэг гэдгийг санаарай. Мөн эрүүл мэндийн асуудлууд эрчимжиж магадгүй тул мөн адил анхаарал зохистой. За 7 сарын 24-нд нар санчир гарагтай гурвалж байгаа аспект үүсгэнэ. Тэгээд энэ нь санчир гарагийн өлөө болвол таныг жоохон дарамтлаж магадгүй. Дарамтлах гэхээс өлөө таныг ядрааж, таныг сорих үе байна. Энэ үед ялангуяа 22-наас 28-ны өдрийн хооронд эрүүл мэндийн хувьд
таагүй байж болзошгүй учраас мөн дархлаагаа дэмжиж анхааруул зохистой. Хүн хэцүү ажил хийх төвчээртэйгээр ингэж байнгын давтаж нэг юм хийж ядрах ч юм уу те түүнээс үүдэж сэтгэл санаа жоохон хямарч доошо болох ч юм уу. Гэх мэтлэнгээр танд хариуцлага оногдож илүү төвчээртэй хандах шаардлагатай цаг үе юм байна шүү. 7 сарын 25-нд нар Плутотой бас аспект үүсгэж байгаа юм байна. Энэ нь 23-наас 27-ны хооронд. Ерөнхийдөө бол нэг ижил цаг үед байгаад 7 сарын сүүлийн 10 хоног бол ер нь л онцгүй гаргуудтай аспект үүсгэж байна. Тийм учраас нэг ялангуяа эрүүл мэндэд онцгойлон анхаарахыг хүсэж байна. Энэ үед дарамт шахалт мэдрэх ямар нэгэн дедлайнд одоо шахагдаж ажиллаа хийж дуусгах шаардлага гарах ч юм уу те. За ер нь 7 дугаар сарын сүүлийн 10 хоног бол ерөнхийдөө маш их дарамт шахалт, маш их ажил, маш завгүй байх ч юм эсвэл жоохон хүн хэцүү даван туулах сорилттой үе мэт харагдаж байна. Хэдийгээр нар 1-р хавс дээр байгаа ч гэсэн энэ нь бас тиймч сайн нөлөөтэй биш байгаа бололтой анхаарал болгоомжтой байхыг хүсье. За 7-р хавсыг харцгаар 7-р хавс нь хамтын харилцаа, гэрлэлт, хосын харилцаа, романтик харилцаа, мөн ажлын хамтрагч, түншлэл, гэрээ хэлцээр гих мэтлэн бүх төрлийн нэг харилцааг өөртөө агуулдаг. Энэ нь таны таньдаг хүн ч юм уу те зүгээр ингээд нэг бүх төрлийн нэг харилцаа байж болдог шүү. За 7-р сарын хувьд бол эхний 7 хоног, эхний 10 хоног бол харилцаанд тундаа ижгүй сайхан харагдаж байна. Учир нь 7 сарын 6-нд санчир гараг, сугар гарагтай аспект үүсгэж байна. Энэ нь 5-наас 10-ны хооронд нөлөөлнө. Энэ хооронд хасын харилцаанд таатай байна. Хэрвээ ганц бий бол болзон жавах романтик харилцаа эхлүүлэх гэх мэтлэнгээр цагийг зугаатай өнгөрүүлэх юм шиг харагдаж байна. Өөр тохиолдолд гэрээ хэлцээр хийх, боломжийн уулзалтууд хийх те харилцагч нараа нэмэх гэх мэтлэнгээр бүх төрлийн харилцааны үйл хэрэг таатай байна. Ямар нэгэн чухал гэрээ хэлцээр хийх гэж байгаа бол уулзалт хийх гэж байгаа бол 5-наас 10-ны өдрүүдийг сонгоорой гэж зөвлөе. 7 сарын дундаас бол харилцаа бол жоохон шал өөрөлж эхэлнэ. Энэ уурын өмсгөл бүр шал өөрөлнө. Учир нь 7 сарын 13-нд санчир гараг ухрах хөдөлгөөнд орно. 7 сард бол бууд ухрах хөдөлгөөнд орно, санчир ухрах хөдөлгөөнд орно, бас тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөнд орно. Маш олон арыг сон ер нь бол 7 сард. За санчир гараг ялангуяа таны 7 дугаар хавс харилцааны хавсыг төлөөлөх ч үү. Тийм таны хосын харилцаа чинь асуудалд орох ч юм уу. Тийм тийм байдлаар салах. Эсвэл хэрэг зөөр үерхэд одоо үерхэх гээд байгаа юм шиг тийм зөөр харилцаатай байжсан бол үерхээр шийдэх ч юм уу. Эсвэл гэрлэхээр шийдэх ч юм уу те. Эсвэл шал өөр шинэ хүнтэй уулзрах. Өөр хуучин харилцаанууд сэргэн гарч ирэх. Гэх мэтлэнгээр таны хувьд бол харилцаа холбоо, гэрээ хэллэлээр түншлэл, хайр дурлалын асуудал бол замбраагүй болж эхлэх байна. Энэ нь дараагийнхаа шат руу ахих процессын энэ нь дараагийнхаа шат руу ахих үйл явцын өөрчлөлт хэсэг эхэлж байна гэж ойлгоорой. Ер нь бол зууны үдид жил алганы үдид санчир гараг ер нь ретроград хөдөлгөөнд ордог. Тэгэхээр нэг бодлын байнгын болж байдаг зүйл учраас бас нэг гайхшраад ах шаардлага бас байхгүй бах. Магадгүй харилцаагаа жоохон нухацтай болгож эхлэх ч юм уу те. Эсвэл харилцаанд болж бүтэхгүй салах уу, нийлэх үү, яах уу, чи өөрчлөгдөх үү, би өөрчлөгдөх үү гэх мэтлэнгээр ярилцах тийм шаардлагатай тийм сорилттой үе эхэлж байна. Магадгүй 7 дугаар хаваас мөн адил ойрын аялалтай холбогдолтой байдаг учраас 7 сарын дундаас хөдөлгөөнд орж эхлэхдээ аялалд гарах ч юм уу. Эсвэл өөр орчинд шилжих, өөр хамт олон руу ороод тэдгээр хүмүүстэй одоо өөрийгөө тохируулж харцах ч юм уу те. Би гэхээсээ илүү бус хүмүүст тохируулан харцах шаардлага гарч бас магадгүй. Тийм орчин нөлөөлж, тийм орчны өөрчлөлтөөр нөлөөлж бас магадгүй юм шүү. 7 дугаар сарын сүүлийн өдрүүд бол 22-наас 28-ны хооронд санчир гараг наранд нартай гурвалжин аспект үүсгэн. Тэгэхээр энэ нь бол та бусадтай харилцаж, нийгэмшиж, цагийг зугаатай өнгөрөөх маш нийгэмшил сайтай social butterfly байх тийм нөлөөтэй байж болох
боловч нөгөө талаасаа таны түнш ч юм уу эсвэл хамтрагчтай холбоотой ямар нэгэн асуудал дээр та хариуцлага өөрөх тэр харилцаан дээр л нухастай хандах ч юм уу эсвэл харилцаанд баг зэргийн асуудалтай болох ч юм уу те жоохон шийдвэрлэх зүйлс нухастай хандаж эхлэх үе байж бас болохоор ерөнхийдөө бол сайнтай муутай жоохон холимог үе бол энэ юм шиг байна. За 7 дугаар хаусны иймэрхүү байна. 10 дугаар хаусны тухай ярилцгаая. Өнөөс 7 дугаар сарын ажил мэргэжил нийгмийн харилцааны уурын асгаал ямар байхыг ажиглацгаая. Арслангийн асаанантай 10 дугаар хаусыг үхрийн орд буюу сугар гарыг эрхшээдэг. За энэ тухай ярихад бол маш их юм байна. Учир нь үхрийн орд дээр 2018 оноос хойш Уранус буюу Тэнгэрийн ван гарыг зочилсон байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 жилийн турш таны ажил мэргэжил карьерийн хаус дээр Тэнгэрийн ван гарыг маш их гинтийн өөрчлөлтүүдийг авчирсан байх боломжтой. Энэ нь харин одоо 7 сарын 7-нд таны 11-р хаус болох Ихрийн орд руу нүүж байна. Ихрийн орд руу Gemini Ихрийн орд руу Тэнгэрийн ван гарыг нүүх нь таны хувьд одоо шин 8 жилийн cycle-ыг бий болгож ийн гэсэн. Учир нь Venus-тай Uranus аспект үүсэх нь уулзна 3-4-ний хооронд уулзна. Мөн таны 10 дугаар хаус дээр Uranus одоо 29 дэгрee дээр байгаа, эцэгтэй дэгрee дээр байгаа. Тийм учраас яг ажил мэргэжлийн хувьд бол маш гинтийн огцом таамаглаагүй гинтийн өөрчлөлтүүд энэ үед мэдрэгдэнэ. Энэ гэхдээ 18 оноос хойш л мэдрэгцээр ирсэн зүйл шүү дээ. Ер нь бол тэгэхээр нэг гайхаад ах зүйлс биш байж магадгүй. Гэхдээ энэ үе бол хамгийн одоо Uranus 10 дээр байх үеийн final round сүүлийн surprise байх болно. Тэгээд 7 сарын 7-наас 11 дээр хаус руу шууд нүүнэ. 11 дээр хаус руу нөхөр юу болно гэхээр 11 дээр хаус руу нүүх юм бол нийгмийн харилцаануудад энэ огцом гинтийн таамаглаагүй үйл хэргүүд нь тохиож эхэлнэ. Таны хариалагдах бүлгэм, хамт олон, эсвэл таны нийгэмшил, өөрийнхөө хувийн хөгжил, ирээдүй рүү харах хандлага те одоо ирээдүйд хөрөнгө оруулах үйл хэргүүдэд ч юм уу та гинэт огцом байдлаар хандаж эхэлнэ. Эсвэл тэдгээр сэдвт өөр шинэ зүйлс тохиолдож эхэлнэ те. Магадгүй энэ өөр хүүхдтэй холбоотой асуудал байж бас болох юм. Гэтэ өвчж магадгүй шүү. Юу тааж энэ бол маш том өөрчлөлттэй болно. 7 сарын хамгийн том өөрчлөлт бол ялцчгүй Uranus ордоо нүүж байгаа явдал юм. Цаашдын 8 жил 2033 он хүртэл таны 11-р хаус дээр Uranus зочилно. Тэгэхээр бэлтгэлтэй байгаарай. Энэ хугацаанд одоо таны харьяалагдаж байсан бүлгэмд ингээд тогтворгүй өөрчлөлтүүд огцом гарах ч юм уу, харилцаатай байсан хүмүүсээс саалах ч юм уу те. Ер нь нийгэмшлийн асуудал, нийгмийн харилцааны асуудал, хүмүүнлэгийн ажил те. Олон хүнийг хамарсан онцлогтой ямар нэгэн үйл хэрэгтэл эдгээр Uranus гэд бум гэд surprise барих цаг үе эхэлж байна гэсэн үг. Ер нь бол хувийн хөгжилд анхааруулаас зохистой энэ үед ер нь бол ямар нэгэн зүйлийг хичээл хийж сурж эхлэхтэй өөрийгөө хөгжүүлэх гээд шин чадварт суралцах эсвэл ямар нэгэн гүн ухаан эсвэл өөр хүн болгоны сонирхоод байдаггүй зүйлсээр хичээлдэг ч юм уу. Тийм үе бас байж болох юм аа. За 5-наас 10-ны хооронд бол санчир гарагийн нөлөө ихээр байгаа учраас ажил ихсэн мэдээж өөртөө оногдсон ажиллаа сайн хариуцлагатайгаар сайн гүйцэтгэж хөдөлмөрлөж хөлсөө гаргах цаг үе юм аа. За 18-нд бол сугар гарыг буудгаргийн нөлөөг авах юм байна. Тэгэхээр энэ 14-өөс 21-ний хооронд бол харилцааны үйл хэрэг, суралцах үйл хэрэг, бичиг цаас мэдээлэлтэй харьцах үйл хэрэг, эсвэл одоо ямар нэгэн бараа сурталчилах ч юм уу те хүмүүстэй 8-алцах, хүмүүстэй хилэлцэж 8-алцах, хурал цуглаан хийх, ийш тийшээ явж гүйхтэй маш завгүй хөдөлгөөнтэй оюуны энерги шаардсан тийм үе болж өрнөх нь байна. За тэгээд одоо 22-нд болохоор сугар гарыг хойд занглаатай уулзна. Хойд занглаа гэдэг нь бол тийм танил биш шинэ орчныг танд мэдрүүлнэ. Одоо жишээлбэл ажил дээрээ та хийж үзээгүй зүйлсээ хийх шаардлага гарах ч юм уу те. Эсвэл ажил болон нийгмийн харилцааны хүрээнд уулзаж байгаагүй хүмүүстэйгээ уулзах хэрэг гарна. Ямар нэгэн байдлаар шинэ
боломж хаалгууд нэгтэн. Тэгэхээр энэ нь жоохон танд тухгүй, замбраагүй санагдаж магадгүй. Зөвхөн ердөөсөө ерөнхийдөө хэлэх юм бол зүгээр л маш завгүй байна. Энэ 7 дугаар сар ирсэн тэр чигтэл ажил мэргэжлийн хувьд нийгмийн харилцаанд үнэхээр ингээд бөөн асуудал, бөөн ажиллал байх бололтой. Дараа нь харин бүр ангараг гарагийн нөлөө ороод ирлээ. Ангараг гарагтай дөрвөлжин аспект үүсгэж чинь тэгэхээр 16-наас 31-ний хооронд ерөнхийдөө бол 7 сарын дундаас сүүл хүртэл бол нэлээд завгүй байнгын хөдөлгөөнтэй жоохон өрсөлдөөнтэй тийм үе байна. Магадгүй гэхдээ энэ үед бол ажлын газрын хүмүүстэй жоохон тэрсэлтэй одоо ширүүн харилцаа үүсгэх юм уу те. Яг сайнаар харах юм бол одоо юу хүсэж байгаагаа тийм үгүй чадахгүй гэж шудраг ингээ хэлж байгаа тийм шудраг харилцаа өрнөж болох ч гэсэн хэрвээ энэ нь хитрхи яарсан тохиолдолд үл ойлголцол үүсэх ч юм уу жоохон муудалцах эрсдэлтэй учраас ажлын газрын хүмүүстэйгээ ив наримталтай байхыг зөвлөе. Эд зүйл эвдрэх, гинтийн асуудал үүсэх, асуудлуудыг шийдвэрлэх гэж яарч гүйж явах. Нэг тиймэрхүү байна да. Гэр бүл дотоод хэргийн. За 4-р хаусын тухай ярилцгаая. 4-р хаус нь бол гэр бүл дотоод хэрэг, таны оршин суудаг газар, үндэс угсаа, эсвэл одоо хамаатан, садан, цусны төрөл гэж болно. Ерөнхийдөө дотоод хэрэгтэй холбоотой байдаг. Гэхдээ бас давхар таны хөтэлдэг влог, эсвэл channel, YouTube, Instagram account, page юу ч хийж болно. Таны хувийн бизнесийг одоо төлөөлөх зүйлийг бас 4-р хаусыг гэж хэлж болдог байгаа шүү. За тэгэхээр 7 сарын 21-нд ангараг гарыг өмнөд Занглаатай уулзсан. Тэгэхээр 14-өөс 27 оны хооронд нөлөөлөх юм байна. Энэ нь гэрээ цэвэрлэхэд тохиромжтой. Ямар нэгэн хуучин зүйлсийг одоо хайж цэгцэлж шинэ орон зай үүсгэх. Магадгүй хуучин хувцас янзлаа те цэгцлээд хаяхын хаяад үлдээх нь үлдээгээд гэх мэтлэнгээр хуучин зүйлсийг хайхад тохиромжтой, их цэвэрлэгээ ихэд тохиромжтой. Тийм. Эсвэл таны гэр бүлийн гишүүн, эсвэл ажилчин чинь ажилласаа гараад явах ч юм уу те. Ямар нэгэн байдлаар нэг юм дуусаж, төгсөж буй энергитэй байгаа юм байна шүү. Гэхдээ бас давхар ангараг гараг, сугар гарагийн гарагтай дөрвөлжин аспект үүсэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөх үе байж болно, гэрт тэмдэглэлт үйл хэрэг тохиож болно. Эсвэл өмнө дурдсан те гэрээ цэвэрлэх гэх мэтлэнгээр ярьсан шүү дээ. Магадгүй эндгээр энергийг одоо гэрээ засварлах, интерьер хийх, тохижуулах, гэртээ гоё зүйл худалдаж авах гэх мэтлэнгээр өнгөрөөж болно. 4 хаус олох хувийн мөнгө, амжиргааны зардал, материалын үйл хэрэгүүдүүд ямар урамсгалтай байхыг харцгаая. Тэгэхээр 7 сарын 18-нд уцах хөдөлгөөнд орсон байгаа бууд гараг, сугар гарагтай sextile аспект үүсэх нь энэ 14-өөс 21-ний хооронд нөлөөлнө. Мэдээж сугар гарагийн нөлөөг авч ийн гэдэг бол энэ нь маш таатай нөлөө гэсэн үг. Орлого орж ирэхтэй, эсвэл орлого орж ирэх арга боломжууд нээгдэх. Зөв хөнгөн тохиолдолд бол амттай зүйлээдээд бэлгэсэлт аваад эсвэл цагийг зугаатай өнгөрөөж эсвэл дуртай зүйлээ худалдаж авахд цаг зориулах ч юм уу те шопинг хийх эсвэл гадаад байдлаа гоё тордох ч юм уу те ямар нэгэн байдлаар таатай байна. Таны 2 дугаар хаус болох мөнгөний хаус дээр ангараг гараг зочилсан байгаа. Тиймээс ерөнхийдөө маш их зарлагыг огцом гинтийн байдлаар гаргаж байгаа хандлага эрчимдсэн үе юм аа. Тэгээд дээрэс нь 21-нд ангараг гараг нь өмнөд Занглаатай уулзна. Энэ хугацаанд бол таныг ингээд зарлаг гаргах хандлагч улам ихс гэж өгнө. Үнтэй зүйл худалдаж авах зөвл маш их үрлэгэн болгож өгөх болно. Тийм болохоор энэ үед жоохон хянамга, тооцоотой, жоохон мөнгөө хадгалахыг хичээвэл бас зүгээр болов. Сэтгэл хөдлөөрөө их мөнгө өрөх хандлагатай байна. Эсвэл өөр тохиолдолд ямар нэгэн асуудал үүсээд зайлшгүй байдлаар мөнгө зарлагдах шаардлага гарч бас болзошгүй. За дараагийн аспект бол сугар гарагтай сугар гарагийн нөлөөг авч байгаа юм байна. Мэдээж жоохон зарлага гарах шаардлага гарч байгаа ч гэсэн мөнгө орж ирэх боломжууд бол хангалттай байгаа юм шиг харагдаж байна. Амар том асуудалтай болдгийг санагдахгүй байна. Гэхдээ яг нэг
дунд үеэс төгсгөл үе хүртэл 14-өөс 27 оны хүртэл жоохон зарлага ихээр гарах магадлалтай юм байна. Гэтэ happy end юм байна шүү. 16-аас 31-ний хооронд гэхдээ мөнгө олдно. Асуудал гарна гэхдээ шийдэх мөнгө нь байна. За ингээд дараа 8 сарын forecast-аар уулзцгаая. Баярлалаа. Амжилт хүсье, ад жаргал хүсье.